Кисүдийн талаар сайн мэддэг баха. Юу? Тэр чинь юу юм? Миний олж мэдснээр бол та удааг хак, цав гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, сонхоо гэдэг хийм үйлдвэрлэлд ажилладаг гэсэн. Эсвэл үгүй юу? Бас дээрх бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд кисүд гэдэг бодис хэрэглэдэг. Тэр мэддэг юм шиг байна. Кисүд бол шатамхай шингэн бодис байгаа юм. Бас 2 жилийн өмнө дугуй дүрд гарсан гал тавьсан хэлэлч гэсэн энэ шатамхай бодисыг ашигласан байсан. Та энэ тухай мэдж байсан уу? Үгүй. Би мэдээгүй байсан. Тийм. Тэгвэл би нэг хааш тайлбарлах юм хэлээ. Ийж үгүй цагхан орон сууцнд гал тавих гэж байгаа хэргийн газар дээр цагтаа нарт баримтлагдсан. Гэхдээ нэг эмэгтэй прокурор намайг зүгээр яв гэж солилсон шүү дээ. Тухайн үед цагтаа нар гэрчд байсан шатамхай бодисыг бараг авч шинжилгээнд өгөхөд кисүдтэй холсон шатамхай бодис байсан гэдэг тогтогдсон байна. Тэгээд дээрээс нь 2 жилийн өмнө гарсан гадаа хэргийн газраас орсон шатамхай бодистой харьцуулж үзэхэд бараг адилхан шатамхай бодис байх гэсэн хариу гарсан байна. Заримдаа хүн ямар нэгэн зүйлийг хэн ойлгож болдог. Би түр гарчаад ирээ. Хай. За юу байцгаана? Ээжээ. Сэжигтэй хамтрагч үзэж байна. Би өнөөдөр шүүх хуралтай байсан. Нэг ах гал тавьж хүний амь насыг хөөрсөн гэж хэсгэрт орчихсон байсан. Харин хазаар давж залтах шатны шүүх хурлын шийдвэр нь нааштай гарах юм шиг байна. Тийм үү? Тэгсэн. Тэгээд Уруулаа юу? За Араминд. Юу яасан? Уруулан дээр хомхоо толгочжээ. Энийг аль би ингээд гараараа зулгаагаад тэгээд юм болгоцсон. Нэрээ тэгсэн чи яг зодоо эцэн юм шиг харагч байна. яагаад вэ? За ээжээ би одоо цамгүй байна. Тэгээ хомхоо толгоогоо сайн шахаад Тасаллаа шүү. тэгээсээ хайрчаал ээж нь доотлын уруулаар нь хомхоо толгочж. Үсээ эрхэн л арчилдаг талаар хуваалцаач баярлалаа. Харин тийм ээ энэ нэрээ яатсан биш үү? Нэрээ анзаараагүй юм байна. Өсгөчөө тайрыг хүснэ эхэлж байна гинэ. Өө тийм үү? Адилхан байгаа юм байна дөө гинэ харин. Бас ийм болцсон юм уу сарнаа? Чиний уруул. Нөгөө хүүхдийн амьс юу болсон бэ? Хулгаалсан штэ тэгээд. Хулгаалаад авцсан штэ ямар ч байсан. Манайхаар дүүр амьс. Энэ гутал юм уу зарим юмнуудыг нь олсон. Гаднаас. Энэ нэр уруул айгүй муухай харагдаад их тий. Уруулаа нэг хэмжиж.
Зуулцсан байж штэ гинэ. Харин тийм ээ, модон халбаг манад байхгүй. Гэхдээ энэ юуг яадаг байхгүй юу? Бас жоохон юу гидгээч тийм аа. Ер нь хит удаа бактерийг арилгачт юм байна. Халуун юу? Ахаа тэгсэн найзаа. Тэр хулгайлж байгаа үнэн хөөрхөн гинэ. Харин тэгсэн. За юу хийцгээж энэ манайхаа орой. Би гинт харин кино үзэж байгаа. За ер нь гिचний хүн байна гэд орж ирсэн. Би ер нь уруулаа ингэ будаггүй болохоор ер нь айгүй их ингэ зулгаагаад оролтоод ингэ гимтэйгээд идэм аа. Өсөөр харчих. За. Ганцаараа амьдрт юм уу? Гүү. Ганцаараа амьдрт уу? Уруулаа яагаа вэ? Зодоо исэн. За хэдүүлээ би нөгөө нэг надад нөгөө будаг цэвэрлдэг одоо будгаа арилгадаг тэр одоо нууцаас хуваалцаач гэсэн хүмүүс айгүйх байсан. Ер нь бол нууц гээд ах чинь байхгүй л тий. Орой олгон хүн эмэгтэйчүүд угаасаа будгаа арилгадаг. Маргааш шалгалттай амжилт хүсээч гинэ. За амжилт хүсье. Наран жаргалаа шалгалтаа сайн өгөөрэй. Ямар кино үзэж ирсэн бэ? С ิจ гтэй хамтрагч. Цайруулаг зуултаа хаанаас авд юм бэ? Хилээд өгөөч гинэ. За би одоо зуултаа цайруулдаг зуултаа зүүж үзүүлэх үү? Манай монголчууд нэр нэг л сэдв нэг л өө гарч ирэх юм. Би өөрийнхөө зүтгээд л амар шүү. Ирэх юм бол өөрийнхөө зүтгээд л амар шүү гинэ. Яагаад хүүхдийн амьд сулгаалсан гинэ? Ер нь хулгаалдаг шүү. Би бол дандаа л хулгаалчдаг шүү. Гой киногоос тэгт яах вэ? Дэжгүй нөх айхтар гой бол биш ээ. Нөх амар шимтэж бол суухгүй байх шүү. Хамаатан сайн уу гинэ? Сайн байна уу? Уруулаа яатсан бэ гинэ. За яах вэ? Ингээл татцсан л шүү дээ. Баярлалаа инхээдэги. Чи хулгаач юм уу гинэ? Тий, аимсны хулгаач. Нялх хүүхдтэй айл одоо найз охтуудынхаа хүүхдүүдийг ирэхээр ер нь хулгайлчихдээ шүү дээ нэг аимсын. Нүдний харван хідвэ банк линзтэй байд юм уу? Муу биш үү гинэ. Хай. Зултаа зууж үзүүлээч ээ. Аха. За ямар ч байсан тэгвэл эхлээд шүдний зуулт айгүй олон хүмүүс сонирхоод байдаг шүү дээ. За тэр хүмүүст зуултны талаар мэдээлэл хүргэх үү? Зуулт шүдний цайруулдаг зуултаа зуух уу? Баярлалаа. Баярлалаа ханаагч. Үсээ харчилдаг нууцаа хуваалцснаа маргааш би бичлэг хийгээд тавина за. Үсний талаар хүмүүс айгүй их сонирхож байгаа. Должоо эмээ сайн уу? Би тийнхээ нэмээ сайн байгаа. Зуултаа хаанаас хідээр авч исэн бэ? За би Промед имлэгээс 350,000-аар авч исэн. Яг одоо хэд байгааг нь бол мэдэхгүй байна. Би 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө авч исэн юм уу? Би амгандаа ингэж гэрэл асаачаад гэрэн дээр гэрлийнхаа уур дээр ч зөксөд байгаа байхгүй юу?
За. Зуултыг харъя гинэ. За та хэд юу хийж байна? Амрах гол хийж байна. 10 өнгөрцөн бүгдээрээ гэр гэртээ. Тийм. Тэгээ ойртой гэртээ бичлэг хийгээгүй, лайв хийгээгүй. Тэг гинт нэг лайв хийх гидэн годон хөдөлтэй юм шиг байна. Тэгэл зуултуу, цайруулдаг зуултуу үр дүнтэй. Ер нь бол юм тууштай хэрэглүүлэл үр дүнтэй шүү дээ, аливаа юм. Тийм болохоор үр дүнтэй. Би одоо ямар ч байсан 2 жил хэрэгжилж байна. Тэгээд яг өдөр болгон бол хэрэглэхгүй л дээ. Жохон яачгаар л хэрэгэлдэг. Жохон өнгө алдах гад ирэхээр нь. Юуны зуулт яриад унваа. Дөнгөс сая үзлээ. Шүдний зуулт. Сайн уу чимээ гэд хэлээд өгөөч. Сайн уу чимээ? Гэртээ хинтэйгээ байдаг нь. Хинтэй байдгаар яах нь уу? Миний уруул бас ингэсэн шүү дээ. Харин энэ жоохон бас дархлаа мутахаар тэгээд идэв юм шиг байна. За байж гэр. За, шүдний зуултыг би 100 харуулъя. За, шүдний зуулт сонирхож байгаа хүмүүсээ бол лайк дараа авчаарай. Тэр гоё яагаад битүү шигтгээгээр хийсэн. Адилхан байна надтай. Хамхаа толооцсон. Энэ нэрээ айгүй мухаар. Шүдний нэг цайруулдаг зуултыг л хүмүүс асуугаад байна л да. Тэгээ шүдний тэр цайруулдаг зуултаа харуулах гээд хэрвээ зуулт сонирхож байгаа яаж байгаа хүмүүс байвал лайк дараад явчихаа гэсэн. Нэг удаа авсан бахад хэр удаа хэрэгэлдэг вэ? За би бол 1 жил гарам маран бол хэрэгэлсэн. Ер нь айгүй уддаг ганцаараа хэрэглүүл. За амжилт хүсье. Шалгалтаа сайн өгөөрэй. Насан жаргалаа. Адилхан юм аа. Адилхан байна уу? Манай найзууд би нэг яг юм гоё шигтгээтэй зурагтай болох зорилготой. Бүгдэнд нь байдаг. За би зуултаа аваад ирье. Тэгээд гяс зуултаа зууж үзүүлье те. Битгүүн дагаад алдаа чи. Яах гэдэг юм бэ? Би яах юм? За. Яах юм? За. Нохоо шиг хүн дагаад ах юм? Нохоо юм. Яаши. Манай нохоо дагаад. За. За, опч. За, хаби. Жанш. Энэ бүр гарч ирж хизээж чадахгүй сүүлийн хөдөлгөл байгаад. Үсний бүтээгдэхүүнийг харуулаач гинэ. Би үсний тухай бичлэг маргааш хийгээ тавина. Үсний бичлэгийг айгүй олон хүн сонирхсан. Шигтгээтэй зургийг хаана хийлэгдэг вэ? Шигтгээ. За үз. Пэйж нь байд юм да. Би та нарт хэлнэ. Нохоог нь харъя. Нохоо юм чин дагна шүү дээ. Харин тийм айгүй буруу хэлсэн.
Одоо зуултаа харуулаач ээ. Хин гэд юм бэ? Тийм би за зуултаа аваад ирсэн. За. Энэ болохоор ингээд нөгөө шүдний хөвтэй ийм одоо эрзэнэн ийм юу байдаг. За зуулт шүдний цайруулдаг зуулт ярьж байгаа шүү. За. Шүдний ийм эрзэнэн одоо яг өөрийн чинь хэлбрээр гаргаж авдаг ийм зуулт хэдий. За энэ зуултаа болохоор одоо ийм бүтээгдэхүүнээрээ за энэ болохоор нөгөө нэг цайруулдаг зуулт нь байгаа хгүй юу? Яагаад аим сулгаалчихсан юм бэ? Нохоог нь харъя. Камерс тоггүй. Аднаатай. Энэ зураг уу? Аднаагчтай юу? Харин тэгээд байд шүү дээ. Үснийх нь яасан гинэ? За, ийм зуулт нь ийм байгаа. Цайруулдаг зуулт нь. За, энэ ягаан нь болохоор ерөнхийдөө цайралт нь одоо 15% та арай нөгөө нэг баг гэсэн үг. Энийг болохоор орой унтахтаа зүгээд өглөө автیں۔ Одоо зуултаа хийгээд тэгээд энэ цэнхэр нь болохоор 35% та энийг болохоор 4-5 цаг зүүдэг. Тэгээд айгүй нөгөө хүч одоо нөгөө тэр цайруулах тэр одоо бодсон айгүй хүчтэй гэдэг юм уу? Арай их орсноор ийм байдаг. Бүгдийг уншаач яг нь би уншаал энэ. За тэгээд энэ ногоон нь болохоор одоо нөгөө нэг цайраад ирэхээр шүд цайраад ирэхээр жоохон ингээд нөгөө сийгэх ч юм уу те тийм эрсдэл юу нэг одоо шүдний за юу гэмдэ одоо нөгөө шүдэнд нэг тийм дутагддаг бодис байдаг гинэ. Тэгээд тэрийг болохоор энэ ногоон нь болохоор хамгаалж өгдөг. Одоо шүд жоохон ингээ сийгээд ч юм уу те удаан зүүгээд ирэхээр одоо энэ ногооноо зуугаад одоо шүдээ бэхжүүлдэг гэсэн үг. Шүд одоо нэмгэрч өвдөх те тэр юунд бол айгүй юутай нэмэртэй нөлөөтэй байдаг гэж ойлгож олно. Наагур цагуур хямдрал энэ өгнө байхгүй. Байхгүй байгаа. Одоо бол юу ч байхгүй байгаа. Захиалж болох уу? Яаж авах вэ? Мэдэхгүй. Захиалж болох байхаа би сайн мэдэхгүй байна. 76 10 85 85 гэдэг яг эмнэлгийнх нь утас байгаа. Тэгээ би энийг бол одоо 2 жил 3 жил бол хэрэгжилж байна. Тэгээ сүүлд авсан. Ингээд хэрэглэснүүд нь бол нэлээд жижигэрсэн байгаа харж байгаах те. Тэгээд одоо би доод шүдэндээ зуудаг байхгүй юу? Доод шүдэндээ зуудаг. Тэгээд одоо за би 4 цаг зуугаад одоо унтмаар байна л да. 4 цаг зууя. Одоо хондгийн биш, мөнждгийн биш би цагаар зуудгийг одоо ингэдэг байхгүй юу? За манайхаа эхлээд энэ шүдний одоо цайралтыг сонирхож байгаа хүмүүс лайк дараарай. За тэгвэл би яг үзүүлээ зуух гээд байна л да. За эсвэл эхлээд хэдүүлээ хамт одоо нөгөө нүүр арчилгаа, арьс арчилгаа орой унтахтаа хэрхэн арчилдгүү талаар сонирхож байгаа болвол 85 76 10 85 85 Хүмүүсийн харъя. Талын юм асуучлаа гинэ. Шигтгээтэй зураг заяад шигтгээтэй зураг, шигтгээ наамал илүү нэг пэйж байдаг. Тийм шүдний хивээ заавал имлэг дээр очиж өгнө штэ. За тэгэнгүүт л одоо бүх шүднийхаа хивэн дээр одоо нэг юм ширхэг шүдэн дээрээ ингээд жижигэн цэг хэлбрээр ингээд яг тусаа чинь энэ сэтгэлтэй сайн харагдахгүй байна тий. Ингээ барьчгаар халахлаад байна тий.
Харин тийм багаз. Арын зураг. За та зураг харч. Ингээ бүх шүдэн дээрээ ингээ жижигэн шахчин ингээд харагдчихэв. Яг эмцэг хэлбрээр. За би бол 350 мянгаар авч яасан. Яг одоо бол хэд байгааг нь мэдэхгүй байна. Тэгээ энийг бол яг ийм гээд 8 ширхэгтэй ирнэ. Яг иймэр дахиад нэг ирнэ. Нийтдээ 8 ирнэ. За тэгэл ингээд зуучтیں۔ Ингээд. Хашаа. За ингэж зугаалаа. Тэгэл ингээд 130 ярианд өөрчлөлт орчдөг. Тийм зочлаа. Нис заслалт орсон уу? Ороогүй. Тийм промед имлэг. Солонгост байгаа хүмүүс авч болох баха. Энэ ингээд зуурчгаар ингээд ярианд өөрчлөлт орчиж байгаа. Тэгэхээр та нартай ярьж чадахгүй болчих гээд байна. Дээчүүдэндээ бол би зуудаггүй. За одоохондоо 350 мянгаас хямдраад 280 мянга болсон байгаа гинэ. Сая энэ доор бичлээ. За нүрээ цэвэрлэе одоо хэдүүлээ. Нүур цэвэрлэгээ сонирхож байгаа хүмүүсээ үлзүрх. Тэг хэдүүлээ хамтдаа нүрээ цэвэрлэе. За хамт нүрээ цэвэрлэе хүмүүсээ. Зүрх явуулаарай. Хэрвээ сонирхож байвал хамтдаа бүгдээрээ будгаа арилгая. Дөнгөсөө гаднаас орж ирсэн тэг будгаа арилгаагүй суужсэн. Шүд цайруулдаг зуулт. Амар сони яриад байгаа. Лайв хийж. Нэр арай. Лайв хийж байна. Лайв хийж байна. Үнэн. За зүрх явуулъя шүү манайхаа. Дээд шүдэнд бас байхгүй юм уу? Байдаг. Хамтдаа зуудаг л да ер нь л. За бүгдээрээ одоо нүрээ цэвэрлэе. Нүур цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нүрээ оройдоо хэрхэн цэвэрлээд унтдаг талаар маш олон эмэгтэйчүүд, бүсгүүчүүд маань асуудаг, ярьдаг. Тийм болохоор хамтдаа бүгдээрээ нүрээ цэвэрлэе. Хэрвээ бас тэр сонирхож байгаа. Энэ зуулттай ингэж ярихгүй нэ. Ер нь бол юу гэдэг нь пап. Тийм үү? Хаби. Хөмсгийг харъя гэд. Хөмсгөө одоо би будгаа арилгаж иж л харуулна штэ. Харуулнаа. За, одоо бүгдээрээ тэгвэл будгаа арилгая. За би шүднийхээ зуултыг түр авч ярихгүй бол та нартай бол би ойлгохоор ярихгүй юм байна. Яасан тий. Тохоогоо харуулж энэ маань харин тийшээ гарч ирэхгүй юм. Чанаш. Энэ ингээ зүгээр ингээ зүгтчихэл аваад энэ хараа. Энэ хоёр хөлнөө. Харагч байна. Яасан дөө бочч.
Машины хажууд бүжгсэн бичлэг чинь амар их таалагдсан шүү. Зөндөө их хүтсэн. Би энэ коммент уншуулах гэж тавтахаа бичиж байна. За баярлаа. Хумсыг нь харъя гэдэг юм уу? За. Харагдаж байна. Хумсыг нь харъя гэсэн юм тий. Би комментуудыг уншаал юм. Ер нь бүр нэг бүрчлээ ингэж уншиж ер нь лайв хийж байгаагүй юм байна. Хумсаа гүн цацрал цацаа гэдэг хүн дээр янзлуулдаг. Яах гэдэг. За зүрхнүүд явж ивэл нүрэ бодыг нэ угаацгаая. Тэгээ ер нь аль нөгөө нүүр будалтын бичлэг бас нүүр угаадаг арьс арчилгааны бичлэгийг хүмүүс маш их сонирхдог, маш их асуудаг. Тэгээ бас тэр хүмүүстэй зориулаад бас за яг зүрхэл тасралтгүй явбал нүрэ угаая. Та нар холдож яваад энэ юм гайхсан лайк майк. Огтод зөвлөгөө өгчлөө. Та нар найз залуу асуугаадах юм бол би хариулахгүй. Энэ зоолт нь харагдаж байна. Ингээд зоочдаг ингээл. Ер нь аль болох юм ярихгүй ах хэрэгтэй л дээ. Яна тийм үү. Би бүснийхээ азтан тодруулсан 3 хүн азтан болцсон байгаа. Бүсээ ирээд авцсан байгаа шүү. За хэдүүлээ юу яа. Будгаа ярилцгаая. Би эхлээд энэ шүднийхээ зуултыг авахгүй бол та нартай ингэж ярихгүй юм байна. За хамт яваад за байж халахад. Тэс нэг яахгүй. Яах гэдэг юм бэ? Ямар хэцүү юм. Яах гэдэг юм бэ? Энэ яах гэдэг юм бэ? Харуулчих гэдэг шүү дээ. Энэ яах гэдэг юм бэ? Яах гэдэг юм бэ? За одоо зуултаа авцаа. Одоо ярих зүгээр байгаа зү тий. Тийм дээжүүднийхэн зуулт нь бас тусдаа яг хിവэрэ байдаг гэсэн үг. За би одоо энд нэг тухтаа сууж агаад за зүрх явуулж байгаа хүмүүс будгаа арилгах одоо нүүр арчилгааны арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг сонирхож байгаа асуумаар байгаа гэж ойлголоо. За өсвөр насныхаа охтод зөвлөгөө өгнө ойлголоо. За зүрх лайк 2 л явуулъя шүү. Би ууртай эможи харахгүй. За би одоо энэ тухтаа сууж агаад ямар ч байсан ер нь бол угаач цэвэрлдэг. Гэтэ би өнөөдөр яг цэвэрлэгээ энэ бол нөгөө хөдөө гадаа явхад айгу амар байдаг юм цэвэрлэгээний хүн байгаа. За одоо сайн харуулъя. Дээр нөгөө лайв маань тасарсан. Тэгсэн чи хүмүүс бас
айгу гомдол санал ирүүлсэн. Тасарчлаа, хэлж өгсөнгүү, дууссангүү гэдэг байдлаар. Тэгээд энэ болохоор ингээд нэг талдаа ийм товрогтой. Нөгөө талдаа болохоор ийм гүлгэр байдаг. Гүлгэр. За тэгээд товрогтой хэсгээр нь будгаа шууд ингээл арилгачдаг. За би одоо та нарт үзүүлье. За энэ бол нөгөө хөдөө гадаа одоо тийм усгүй жоохон тийм тавгүй тухгүй тийм орчинд явхад бол бүр илүү тохиромжтой амар байдаг. За ингээд цэвэрлээд эхлээд энэ за нэг удаа цэвэрлэхэд бол ерөнхийдөө 3-аас 4 хөвөн ордгийн. Тэгээд энүүгээрээ болохоор ингээд эхлээд тэр товроотой хэсгээр нь одоо цэвэрлэнэ гэсэн үг. За яг одоо арьс арчилгааны юу явж байгаа тийм болохоор та нар маань зүрхээ явуулаад, лайка явуулаад, зүрхээ явуулаад тэгээд яг одоо энэ арьс арчилгааны бүтээгдэхүүний талаар л одоо би хариултуудыг хэлж явна гэсэн үг. Ишээ тийш өсчихгүйгээр. За тэгээд дараа нь болохоор нөгөө нэг арай юм гүлгөрөөр нь ингээд арчина. Уцгаад байна уу? За ингээд арччихна. Гүлгөрөөр нь арччихна гэсэн үг. За ингээд ийм болчихж байгаа. За ингэнгүүтлээ за хоёр дахь. Ингээд ерөнхийдөө нэг 3-аас 4 хөвөн ордгийн. Хаанаас авч болох вэ? Нүүрэн дээр нь юм гардаг. Миний нүүрэн дээр амар юм гардаг шүү дээ. Амар юм гарах туртай амар хэцүү шүү дээ. Айгуу эмзэг амархан улааж мулаач нь захтан нь амархан хуурайш чинь хаанаас авах вэ? За энэ бол Hankook Cosmetics дээр байгаа. Бүгдээрээ мэдж байгаах. Hankook Cosmetics-ийн бүх салбаруудаар бол худалдаалагддаг. Энэ ягаад би энийг хэрэгэлдэг вэ гэхээр энэ нөгөө нэг юу ахгүй. Одоо энэ нэмэх тэмдэг нэ нөө. Эмчилгээний зориулттай гэж явдیں۔ Одоо аль нь эмчилгээний зориулттай, эмчилгээний бүтээгдэхүүн гэж явдаг болохоор ямар ч хүний арьсанд нөгөө харшил өгөхгүй, таарахгүй байна. Эмзэгшүүлнэ, асуудал үүсгэн гэсэн юм байхгүй. Тийм болохоор ер нь л нөгөө хэрэглэхэд бол айгүй амар байдгийн. Гэтэ энэний сүүлийн үеийн одоо лаг юмнууд нь бол ирцэн байлээ. Өчнөө олон янзаараа ирцэн. Тэднийг нь би бас арай авч амжаагүй. Миний энэ одоо хөвөн ер нь бол дуусж байгаа. Авч амжаагүй одоо ойрхон очиж авнаа. Тэгээ би өөрөө бас нөгөө гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хүмүүс танилцуулдаг учраас бас өөрөө маш сайн хэрэгжилж үр дүнгийн мэдсэний дараа ярих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь аль маш олон бүтээгдэхүүн туршиж үздэг. Таарах нь байдаг, таарахгүй нээдэг. За яагаад таарахгүй байгаа вэ гэхээр нөгөө арьсны онцлогоосоо болоод таардаггүй. Тийм болохоор өөрийнхөө арьсны онцлогийг бас аягүй сайн мэддэг байх хэрэгтэй. Хаан зардаг вэ? Hankook Cosmetics дээр байгаа. Бүтэн орж байна. За ингэчүүл бүтэн орж байгаа юм тий. За ингээд хараа энэ ингээ гараал агааз бүтэн 2 хүн ингээ дуусгасан ирнэ. Тэгээ маш сайн цэвэрлж ингэж яах хэрэгтэй. Ерөнхийдөө жоохон нөгөө эмчилгээний бүтээгдэхүүнүүд усан тал руугаа байдаг. Ямар крем хэрэглэдэг вэ? Крем үү? Крем маань энэ байна. Би тэгтээ ер нь аль нөгөө Hankook Cosmetics дээр юмнууд 50% хямдарсан үед нь очиж авдаг. Хямдралтай үед нь бүтээгдэхүүнүүдээ авдаг. Нэг бөөнд нь цуглуулчихдээ. Контур шивүүлсэн юм уу? Тийш үү, контур шивүүлсэн, хөмсг шивүүлсэн. Одоо би ингээ будгаа арилгацсан. Одоо миний нөгөө шивээстэй хөмсг маань энэ. Яг нөгөө будаггүй хөмсг маань. Яг ингээд харангуйд харагдаж байгаа. Миний ингээд нүүрэн дээр ер нь юм гарах айгүй дуртай. Ингээл харах юм бол ингээл юм толбнууд нь ол үлдсэн байгаа. Айгүй амархан юм гардаг. За, хуурайшгаар ер нь аль нөгөө нэг тижээл өх, чигшүүлэх бүтээгдэхүүнүүд илүү хэрэглүүл
хэрэгтэй байдаг. Тэгтээ бас эмзэг арьстай болохоор айгүй хэцүү шттэ. За ингээд дөрөвт хөвөнгөө ер нь бол нэг 4 хүн л ордیں۔ Тэгээд энэ доторх нь харагдчихвэл дууссан байна. Тэгээд энэ ер нь бол хөдөө гадаамадаа явхад ер нь усаар одоо цэвэрлэх боломжгүй юм үед бол бүр амар. Одоо би ингээ ус мус гойжуулаад 0 руу орж ахаар энийгээр ингээ цэвэрлэчихье гэж бодлоо. Black Friday жилд нэг удаа болдог үстэй. Энэ уншиж амжихгүй дийшлэх юм аа. Ангри дарахаа болооч гинэ. Шийдэн эсвэл шивэсүү. Зүгээр тийм 6 тийм юм шээ зүгээр л өстэй юм шиг шивдэг шивэс. За одоо ингээ энүүгээрээ аягүй сайн арччихна. Ингээ цэвэрлчин эн чин сүултээ бүр юу ч гарахаа болчихно. За одоо ингээ харуул. Тийм багаз. Одоо нөгөө нэг гүлгэр талаар нь дахиад цэвэрлэнэ. Гүй энэ гүлээ залхаад тастаад байна. За ингээд нүрээ цэвэрлжлээ. Одоо харагдчихэв нөө. За нүүр цэвэрлэгээний талаар манайхан юм асуугаарай. Одоо яг тэр талаар ярьж байгаа шүү. За энүүгээр бол ингээ будгаа арилгачих болно. Нүднийхээ будгийг. Ингээд одоо тэнэ арилгачих байгаа гэсэн үг. Шууд ингээл арилжна. Айгу амар байдیں۔ Үнэн хэд гэдэг вэ? За та нар Ханку Cosmetics руу ороод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Ханку Cosmetics дээр ер нь бол байхгүй юм байхгүй. Та бүхэн тэндээс бол өөртөө хэрэгтэй яг өөртөө зориулсан юмыг бол олж чадна гэж бодож байна. За ингээд цэвэрлчин. За энэ болохоор ийм юу байгаа. Одоо бас нөө эмзэг мэдрэмтгий ийм начиг ийм хэцүү арьстай одоо арьсанд зориулсан ийм тоник байгаа. Цэвэрлэгээний тоник гэж бас байдаг. Энэ болохоор ерөнхийдөө цэвэрлсний дараах түрхдэг тоник байгаа. За миний цэвэрлэгээний тоник дууссан байгаа болохоор би энүүгээрээ баталгаажуулаад дахиад арчингаа тонико одоо шингээчин гэсэн үг. Тэнгүүт эн чинь нөгөө арьсанд тижэл өгдгөрөө өгнө. Цэвэрлэгээ ялангуяа нөгөө манайхан яг буддаг ч гэсэндээ орой унтахтаа цэвэрлэх тэр арчилгаа айгүй чухал байдаг. Тэгхийн болвол бидний арьс хэдийд намардаг вэ гэхээр илүү ер нь бол яг унтчих үедээ л арьс амарч идэг. Тийм болохоор оройны цэвэрлэгээг бол маш сайн хийх ёстой. Дээрэс нь ер нь бол айгүй тийм оройны цэвэрлэгэнд ач холбогдол өгөх ёстой. Арьс арчилгаанда тэгжээж өглөөний будалд сайн авна. Тийм байдаг. За арьс арчилгааны талаар ярьж байгаа шүү. Асуух юмнууд байвал арьс арчилгааны талаарх асуултуудад би одоо хариулж байна. За ингээд хараа дахиад гарч байгааз сая юуч гараагүй ирнэ. За одоо энэний дараа бол цэвэрлэгээний тоник явах хэрэгтэй. Гэхдээ би яг цэвэрлэгээний тоникны дараа хэрэглэх одоо энэ эмчилгээнийхээ тоникийг явж байна. Яг тэр миний арьс амир эмзэг учраас лайва хадгалаарай. Ямар гоё арьстай юм бэ гинэ. Үгүй би гоё арьсгүй. Чатны хариу өгөөч тэхүү ямар чат юм болоо. Миний асуултанд хариулаад өгөөч. Батхтай арьсыг яаж цэвэрлэх вэ? Батхтай арьсыг заавал шахуулах л ёстой. Заавал шахуулж иж цэвэрлэнэ. Тэгжээж яг батхтай арьсандаа тохирсон бүтээгдэхүүнээр цэвэрлэнэ. Цэвэрлэгээ аягүй сайн хийх хэрэгтэй. Түүнээс батхыг бол хадгалаад хизээч амжилт олохгүй тийм. Заавал цэвэрлүүлэх хэрэгтэй. Шахуулах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Хүйсэн цэвэрлэгч, зүгээр цэвэрлэгч хоёрын аль нь дээр вэ?
Хөөсөн зүгээр цэвэрлэгч гэдэг нь ямар цэвэрлэгч юм бол ойлон цэвэрлэгч юм болов, тосон цэвэрлэгч юм болов, эсвэл сүүн цэвэрлэгч юм болов, тэр чин дотор айгүй олон янз байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол хөөсөн цэвэрлэгчийг заавал хэрэглэх хэрэгтэй. Энгийн цэвэрлэгч буюу одоо тэр тосон, ойлон, хөөсөн бүх цэвэрлэгчүүдийг ар араас нь заавал шатараалтай хэрэглэх хэрэгтэй. Миний хувьд бол орой унтахдаа 3-4 юмар яг дараалалаар нүрээ угааж цэвэрлж унтдаг. За ингээд би яг бүтэн будгаа арилгачлаа. Гэт нүднийхээ будгийг арилгасан. Контур шивүүлсэн байгаа болохоор контур маань бол арилахгүй л дээ. Миний арьс бол ер нь амар юм гардаг ингээл тол бүлтчдэг. Хөмсгөө хаан шивүүлсэн бэ? Хөмсгөө Sunrise салон шивүүлсэн. Нөхцөлттэй арьсыг яаж хариулаад өгөөч гүн цэцэрлэн хаана байт юм бэ? Нарны хорооллын 9-р байранд Color салонд байдаг аа. Хүмсний үнийг л асуугаад ах шиг байна те. Октын нүрээр гардаг юмны талаар лайв хийгээд өгөөч төхөө бас яаж юу гэнэ? Яадаг брендийг яадах гэдэг юм уу те? Яадах брендийг танилцуулаад өгөөрэй гэнэ. За ойлголаа. Яадах бренд бол өсвөр насны октоудад зориулсан бүтээгдэхүүн. За энэ болохоор усан цэвэрлэгч байгаа. Би өмнө нь за бараг жилийн өмнө анаа энэгээр бичлэг хийжсэн. Та нар хэрвээ санаж байвал тэгээ өмнө нь болохоор би яг энэ усан цэвэрлэгчээ эхэлж тавьж агаад суур болгож тавьж байгаа кремээ тавьж ирсэн. За энэ кремийг бол маш олон хүмүүс асуудаг. Тэгээ та хэд бас хараад аваарай, сайн цээжлээд аваарай. Тийм энэ бол миний хэрэгэлдэг крем бэ. Би 21 номерыг хэрэгэлдэг. Харагдчих юм уу те? За энийг бол би энэ бол усан чигшүүлэгч, усан эссенц гэж явдаг. Тэгээ энийг бол би өглөө будагныхаа суур болгоод чиргэлждэг. Орой бас унтахынхаа өмнө арьсандаа бас тижэл өгөөд, чигшил өгөөд цэвэрлждэг. Ер нь бол бас манай уур амьсгал нөхцөл амир хэцүү учраас арьсаа маш сайн арчлах хэрэгтэй болдог. Инхенжин гэдэг юм усан эссенц аваа. Цэвэрлэгээгээ дараалалаар нь хэлж өгөөч. За дөнгөж саяных бол би яг ингээл цэвэрлжлээ. Ер нь бол цэвэрлэгээг янз янзаар л хийдэг. Өдөр болгон өөрөөр хийдэг. Харж байгаа л арьсаа харж байгаа тийчдэг. Хэрвээ хувирсан байвал нилээн чигшил өгч хийдэг. Одоо ойлон цэвэрлэгчээр цэвэрлдэг ч юм уу те. Хэрэг хитрхи тослог байх юм бол одоо хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлдэг ч юм уу те. Тэгж хийдэг. За цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд дээр лайк зүрх хоёрыг л хүлээж авч байгаа би өнөөдөр. За ингээд усан эссенцээ ер нь бол бүх нүүрэндээ тэгээ чихэндээ хүзүүндээ ингээд шингэчдэг. Батг шахуулаа цэвэрлүүлвэл нөхцөлт үүсгөө. Нөхцөлт багасгадаг тийм маск тавьдаг шүү дээ. Тэгэхээр нөхцөлт үүсэхгүй. Нөхцөлт багасгадаг, нүхийг агшаадаг тийм маск тавьдаг. Хаанаас авдаг вэ? Бүтээгдэхүүнүүдээ юу? Hankook Cosmetics гэ та бүхэн ороод үзээрэй. Бага тэнд бүх юм байгаа. Тэгээ мейкапын өдөр тутмынхаа арьс арчилгааны хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг бас тэндээс авдаг. За ингээд энэ усан эссенц болохоор ерөнхийдөө нэлээд сайн чигшүүлээд нэлээд нэлбаалгаад түрхчихдэг юм. Тэгээ энэ бол яаж чиргэлсэн нөгөө нүүрэн дээр юм гаргадаггүй болохоор бас нөгөө нүүрэн дээр юм гардаг бас нэг асуудал ч юм болохоор нөгөө арьс хитрхи хуурайсантай холбоотой хитрхи одоо ямар ч тийм тижээлгүй болохоор нүүрэн дээр айгүй их юм гардаг. Крем бол амар өөд гарна бүр супер. Та нар сая будгаа арилгахаас өмнө хараа үзтээ. Энэ миний хараагүй үзтээ. Ferrari кремээрээ би бодсон байсан өнөөдрийн хувьд. За өсний бичлэгнийхаа бичлэгийг би маргааш та бүхэндээ хүргье. Өсөөл маш олон хүмүүс асууж байгаа заавал хүргэнэ. Өсний эмчилгээний талаар бичлэг хүлээж байгаа хүмүүс байгаа юм шиг үлээ.
Усын эссензээ тосныхоо дараа хэрэглэх үү? Үгүй. Үгүй шүү дээ, шууд хэрэглэнэ. Шууд ямар ч юм түрхээгүй арьсан дээрээ хэрэглэнэ. А хэрвээ заавал тос түрхмээр байгаа бол өглөө одоо будагныхаа доор заавал суур олгож тос түрхмээр байгаа бол тэрнийхээ өмнө хэрэглэнэ. Усын эссензээ. За болно яриандаа арай их хэрэглэжлээ. Контра үсээ яаж хурдан ургуулах вэ? Үсээ тэгэл ер нь бол арчлаалаа, эмчлээлээ, эрүүлээ өсч хурдан ургана. Гэлэн хүмүүс удаан хийлгээд байхаар хумс гэмтэхгүй байна уу? Амьсгалуулж. Гэлэн хүмүүс удаан хийлгээд байхаар хумс гэмтэхгүй байна уу? Яаж хумсаа амьсгалуулт юм бэ? Би хумс хийлгэдэггүй шүү дээ. Миний өөрийн хумс. Би ерөөсөө тийм хумс хийлгэдэггүй. Яг миний өөрийн хумс байгаа. Гэр харагдчихэв нэ. Хумс хийлэгдгүй. Кремнийх нь нэр юу вэ? Фрави. Нарны цэс түрхдэггүй. Нарны цэс түрхвэл крем барзаагаад байх юм а таних яадаг вэ? Нарны цэс түрхэн штэ. Барзаахгүй. Тэр барзаадаг тос байсан болов магадгүй. Тэгээ бас юм зарим нарны цэс ер нь заавал түрхэх шаардлагатай хамгаалахын тулд нарны хор, хит ягаан туяа, нөлөөллөөс арьсаа хамгаална штэ тий. Тэгэхээр бол шаардлагатай. Хөмсгөний шивээс ямар төрөл нь мэдгүй зүгээр л үсттэй нь л хаа да. За одоо ингээл бүтээгдэхүүнээ шингээгээл ингээл ер нь бол амраачин гэсэн. Одоо ингээ чийг даасан байгаа нь харагдаж байгаа тийм жоох юм устаагаад гэх юм уу? За нарны тос бол би бол энийг хэрэгэлдэг. Зарим нарны тоснууд нөгөө хитрхи одоо ингээд цайруулаад цагаан болгоод идэг. Тийм тос бол би хэрэгэлдэггүй. Хитрхи өтгөн байдаг. Ер нь жоох юм тосон. Тэгээд нарны тос цайрж мэдэгддэггүй тос бол түрхдэг. Санрейн дижитал шивээс. Тийм Санрейн дижитал шивээс шүү. Санрей салон дээр бол энэ тусч. За энэ бол зохины тос. Зохиндоо бол заавал өглөө орой хоёртаа заавал тос түрхдэг. Хумсаа яаж арчилдаг вэ? Гарах нь уу? Айгу мохо бүдүүлэх шахс. За ер нь бол би ингээ юмыг бүр хоосортол нь дуустал нь гарахаа болтол нь хэрэгэлдэг. За ингээ зохиныхаа тусыг зохиндоо түрхчихнэ. Нарны цэс хаанаас авсан бэ? Хангу косметикс дээр байгаа. Ер нь миний хэрэгэлдэг юмнууд хангу косметикс дээр байдаг бүгдээрээ. Контра хаан шивүүлсэн бэ? Санрей салон дээр, хөмсгөнийхээ салон дээр хамт шивүүлсэн. За зүрх лайк хоёрыг л хүлээж авч байгаа шүү хүмүүсээ. Би яг одоо арьс арчилгааныхаа талаар та бүхэндээ ярилцж байна. Хумсаа яаж батбөх байлгах вэ? Мэдгүй би бол дийлэн будгаар будуулдаг. Тэгээд ер нь бол миний хумс гайгүй. Нэг тэгж барагтаа бол хугарч унаад идэггүй. Тэгээ бас нөгөө бэхжүүлчтэй юм шиг байл шүү дээ. Минийх нөгөө хумсаа будахгүй бол харин жоохон гимтээд унах гад идэх талтай тийм. За ингээд зохиныхаа тусыг ингээд түрхэл. За ер нь бол ингээл унтна да. Ингээл. За ер нь бол миний гол одоо нууц бол энэ л дээ. Энэ бас түрхэж жагаад дээрээс нь кремээ хэрэглүүл. За арьс бол амар гоё толгоор өөгүй болж харагддаг. Зохины тусаа харуулаач. Зохины тус маань за энэ бол дууссан байна. Ер нь бол дуусч байгаа юм байна. Дахиад нэг байх хэвээр. Энийг бас хэрэгэлдэг. Зохины тус. Тэгээ эмчилгээний бас ийм байдаг. Ийм ингээд өнгөөрөө одоо нөгөө хүнийхээ арьсанд таарад зориулагдаад ийм байдаг. Миний их саяны хэрэгэлсэн бол ногоон тий.
Арчилгааны лайв хизээ их вэ? Маргааш инэ. Маргааш ия. 23/8 гэж байд юм уу? Форо. Форог сайн мэдэхгүй байна. 23 гэж байдаг баха. Форо бас амар гоё крем. Би ерөөсөө лайк зүрх хоёрыг л хүлээж авч байгаа. Өөр эможууд явуулаад байгаа хүмүүс хэрэггүй. Сисензин нэрөө инхэнжин, инхүүжин би айгүй муухай монголчилж хэлдэг. Инхүүжин гэдэг бүтээгдэхүүн байгаа. Харагдаж байна уу? За яаж хараа. Үгүй энэ харагдахгүй энэ да. Харж байна уу? Одоо харагдаж байна. Инхүүжин. Хангу косметикс дээр бас байгаа. Чигшүүлэгч сензэг Хангу косметиксаас авах боломжтой. За маргааш ямар ч байсан юу өснийхаа бичлэгийг хүргэнэ. Яг хэдэн цаг гэдгийг мэдэхгүй байна. За тэгээд өөр одоо арьс арчилгааны талаар асуух юмнууд байвал та хэд маань асууж олно. Ямар ч байсан би одоо ингэ нүрээ цэвэрлчлээ. Одоо шууд унтахад бэлэн болцсон гэсэн үг. Миний бичсэн юм уншилтаа гинэ. Юу бичсэн болоо? Усын эссенцийн үнэ гинэ. За эн чи одоо хэд үйдэг лээ? Би одоо сайн мэдэхгүй байна яг нэг бүрчлэн. Та нар маань Хангу косметиксийн пэйжээс ороод бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Тэнд бол бүх мэдээлэл байгаа. Ер нь бол усын эссенц хэдтэй идэх үлээ. Би бас судлаа арчих гээд байна. Би яг хямдралтай ер нь Black Friday эсвэл 50% хямдарсан яг тийм үеэр бүтээгдэхүүнүүдээ авдаг. Тэгэхээр бас нэг бүрчлэн бол мэдэхгүй байна. Крем түрхэхээр барзаагаад бордоод барзаагаад байна гинэ. За 21 номер бол ерөнхийдөө шаргал крем. Тийм айхтар бордохгүй. Барзааж байгаагийн учир шалтгаан нь магадгүй таны арьстай холбоотой байгаах. Арьс чинь хитрхи хуурай байгаа болохоор тийм байгаа. За барзаалахгүй тулд яах ёстой вэ гэхээр ер нь л арьсаа маш сайн чигшүүлэх хэрэгтэй, гүн чигшүүлэх хэрэгтэй, маш сайн тижээлөх хэрэгтэй. Арьсандаа өөрөө бас айгүй анхаарах хэрэгтэй. Дээрэс нь одоо ийм юу байгаа штэ тий, ийм парлон байгаа штэ тий. Одоо энэ ингээд кремний парлон байна л да. Энэ парлоно та нар маань кремээ түрхэхдээ крем яагаад арзаадаг вэ гэхээр кремээ түрхэхдээ усанд базаад маш сайн усыг ингээд яагаад усаар зөөллөөд тэгээд базжгаад усаар зөөлсөн тэр юугаа кремээ ингэж авч түрхүүд бас илүү гоё алдаг шүү. Барцаадгүй гэсэн үг. Айгуу гоё шингэж өгдөг. За лайва хадгалнаа. Өөрийнхөө арьсны хуурай тослог гэдгийг яаж мэдэх вэ? Ер нь бол яг мэрэгжлийн газар очиод арьсаа онцлуулж л мэднэ. Түүнээс яг бас би жоохон тиймэрхүү арьстай бахаа гэж өөрөө яг таамагаараа мэдэх бол аргагүй. Мэрэгжлийн газар мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад тэгээд ер нь мэдэх боломжтой. Өвлийн цагт хэрхэн турах вэ? Хоолны дэглэн байр, хоолоо зөв ид, зөв хоол ид. Тэгээд турахын тулд мэдээж бас хоолноос гадна хөдөлмөр хэрэгтэй. Тийм болохоор фитнес, йог хий. Хөдөлмөрлжээж чадна. Би одоо өөрөө их хөдөлгөөнтэй байдаг шүү дээ. Тэг хөдөлгөөнтэй байж ажил яг жингээ барьдаг. Дээрэс нь бас би зөв хоол идэх гэж айгүй хичээдэг. Кремний үн за миний крем бол 49900 байдаг. Гэхдээ би 24500 хавцаа авдаг. Хямдралтай үеэр нь. Сара бэж өнгөтэй юу нөхцөлтөнд юу сайн бол за нөхцөлтийг бол ерөнхийдөө нөхцөлт одоо агшаах маск бүтээгдэхүүнүүдээр л нөхцөлтийг багасгах бах. Нөхцөлт би одоо зөндөө нөхцөлттэй штэ. Тэгээд нэг хэрэгэлдэг юмнуудаа л хэрэглээл сайн арчилгаал хийгээл. Тэгээ миний одоо мэдгүй юунаас олоо багасаад байгаа мэддэхгүй миний нөхцөл ямар ч хэсэн бүр илт багасцсан.
Шүтээ хідээр цайруулсан бай. За хэдүүлээ одоо юуны тухай ярих вэ? За цэвэрлэгээгээ хийчлээ. Одоо юуны тухай ярих вэ? За нүүр будах бичлэг хийнэ. За хийя хамтдаа. Base primer юу хэрэгэлдэг вэ? За яг өдөр тутамдаа бол би энийг хэрэгэлдэг. Тэгээ бас энэ байгаа. Энэ нь болохоор ногоон өнгөтэй. За ногоон нь юунд хэрэгтэй вэ гэхээр улаалттай хэсэг нь түрхдэг. Энэ ягаан нь болохоор ерөнхийдөө бор арсыг жоохон цайвар өнгөтлөг гэрэлтэй болгож өгдөг. Тэрүүгээрээ давуу талтай. Нүүр будъя. За нүрээ будсан юу нэг өдөр нүрээ будахтаа лайв хийж хамтдаа будъя болноо. Хямдралтай үеийг хизээ яадаг вэ? Мэдгүй нэг л өдөр гинт хямдрал зарлалтай шүү дээ. Хангу косметиксийн хямдрал одоо бол дууссан байгаа юм байлээ. Нүүр будалтын тухай л гэж юм. За нүүр будалтын тухай яана. За хэдүүлээ одоо юуны тухай ярих вэ? За сонирхолтой өөр юм ярий. За эсвэл будгаа арилгацсан юм чинь гоё унтаж амарцгаая. Ногоон бейс. За яг би үнийн яг бүр тухай бүртэн сайн мэдэхгүй байна. Та нар Хангу косметиксийн пэйж рүү ороод илүү одоо бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Ямар үр дагавартай, ямар үр нөлөөтэй, юунд хэрэглэгддэг, юунд ашиглагддаг, тий? Ямар арьсанд таардаг, хэдийд хэрэглэдэг бүх мэдээлэл нь дэлгэрэнгүй байгаа. Шүт гинэ. Сармас хэлгээд хар өөрийнх нь гайгүй байна уу гинэ. Мэдхгүй, минийх бол гайгүй. Би бол сармасаа будаж болдгүй юм. Тэгээ сармас хэрэгэлдэг. Хангу Кан гэдэг бай. За Хангу косметикс маань маш олон салбартай. Нарны хорооллын 8 дугаар байранд байгаа. За улсын их дэлгүүрийн нэг давхарт байгаа. Улсын их дэлгүүрээс урагшаага Фантам руу явах зам дагуу Хангу косметиксийн төв одоо центр байгаа. Макс Молл их дэлгүүрт байгаа. UB Mart-ийн нэг давхарт байгаа. Shangri-La Mall-ийн 2 давхарт байгаа. За ачлал их дэлгүүрийн нэг давхарт байгаа. Гэх мэтчил маш олон салбар байгаа. Та бүхэн маань ер нь ал сүүлд 19-т номин агуулхад шин салбараа нээсэн. Тэгээд ер нь ал та нар маань өөртөө ойрхон, өөрийнхөө гэртээ ойрхон байгаа одоо бүх салбартаа очиод үйлчлүүлэх боломжтой байдаг. Ерөнхийдөө бол би оройдоо очиод хэрвээ эрт тарах юм бол шууд ойрхон байгаа нэг газар очиод шууд цэвэрлэгээгээ хийлгчдэг. Ялангуяа Shangri-La Mall, их дэлгүүрийн урдах салбар тий. Тэгээд нарны хороол дээр бол очиод би яг цэвэрлэгээгээ хийлгээд зүгээр хөнгөн цэвэрлэгээ хийлгээд будгаа арилгуулаа гараа явчихдаг. Тэгвэл бас айгүй амар байдаг ядарсан үед будгаа арилгах гэдэг чинь бас лалаан шүү дээ. Будгаа арилгах гал хэсэг сууш дээ. Тийм тэгээд яг одоо бол ялтчгүй амар орой болсон байгаа болохоор 11 цаг болсон болохоор надад үйлчлэх газар ч гэж хаана байх вэ? Тэгэл өөрөө гэртээ ирээл будгаа арилгах нь л та. Баярлаа. Уруулны талаар яриач гинэ. Ямар уруул? Уруулныхаа юуг ярих вэ? За би ерөн Shangri-La Mall их дэлгүүрийн уртх салбар нарны хорооллоор ер нь бол байнга очдог. Маргаашийн усны лайвд бэлтгэх зүйлийн тухай ярья гинэ. Миний комментиг уншилтаа анаас талаар лайв хийгээд өгөөрэй. За тэгье. Өсвөр насны охтуудад нүрээ хэрхэн цэвэрхэн будах талаар лайв хийгээд өгөөрэй гинэ. За ер нь та нар маань яг өөрсдийнхөө өсвөр насны охтоддоо зориулсан будгаар л хэрэглэх юм бол айгүй цэвэрхэн харагдана. Яг тэгэхээр тэрэнд чинь болохоор нөгөө юу ороогүй байдаг хгүй, химийн орц найдлага ороогүй. Айгүй цэвэр байглаараа экогороо байдаг учраас ер нь айгүй зүгээрээ тий. Уруул чинь яагаа вэ гинэ? За уруул ярих гэдэг юм уу? Уруул яасныг л асуугаад ах юм. Яг хөө энэ зүгээр зулгаагаал ингээл арсын хуулцсан байна л т.
Зулгаагаад арсыг нуулцсан. Тэгээд жоохон ядаргаанаас олоод энд жоохон хомхоод болоод чинь. Тэгээ хомхооныхаа асуудлыг сая зэгцэлчлээ. Хөрхөн шүү магаш гэж дургуудаар цагаан. Баярлаа. Хамар нь ямар эвгүй юм бэ гинэ. Тийштэй миний хамар ер нь л ийм штт. Тэгээ надад болоо л юм да. Эцэг гэхээс заяасан энэ л сайхан хамар минь. Ямар оо хэргэлдэг вэ? За яг нөгөө нэг шүд цайруулагчтай одоо цайруултанда зуултанда хэргэлдэг тэр зориултын аа гэдэг тийм аа хэргэлдэг. Ямар ус хэргэлдэг вэ? За маш олон ус хэргэлдэг. Хин зулгаач ба би өөрөө зулгаасан. Би ерөн жоох ингээд уруулынхаа арьс марсаар ингэж оролдож моролдоо зулгаагаад эндний яг сураад жоохон яатсан байна л та. Шүтээ яаж юм гоё олгоо. Хямдарсан крем байгаа юу? Фрави хэд гэж байна вэ? За Фрави маань 49900 гэж байгаа. Яг одоогийн байдлаар хэд байгааг нь ол сайн мэдэхгүй байна. Хямдарсан крем байгаа юу? Хамар нь лав таалагддаг нэ. Баярлаа. Айгуу дуртай коммент уншингуутлаа. Баярлаа. Хэдэн наснаас нүрээ бодох ёстой вэ? За, миний хувьд бол 16, 17. Ер нь бол арьсаа аль болох залууд дээр нь л арчлах хэрэгтэй л гэж боддөө шүү дээ. Нөгөө бүр мяарцсан хойно биш цэгцэлгээд янзлах гад үзээд ах биш. Ер нь залуугаар нэг гоёор нь л удаан хадгалахыг эсвэл эртэл арчлах хэрэгтэй байх л гэж боддоо шүү дээ. Ус чинь тослогддог уу? 7 хоногт хэд удаа угаадаг вэ? Миний ус нэг тослогддгоо. 7 хоногт за нэг 2-оос 3 удаа юм уу? Ер нь бол нөгөө ойрхон угаах бас тийм амар зөв гэж үздэг юм байлээ шүү дээ. Өдрөө болго угааж магаах чинь тийм сайн гэж үздэг юм байлээ. Тэгэхээр нэг 2-3 хоногтой бол угаавал зүгээр л гэдэг юм байлээ. Линзээ ярил та. Миний чатыг уншилтаа. Линзийг нь харъя л да. За линз ярих юм уу? Шүд ярих юм уу? За линз ярих гэж байгаа нь лайк, шүд ярих гэж байгаа нь зүрх. Тэгэл мэдчихэж шít. Юуны талаар ямар зорилгоор лайв хийж байгаа вэ? Хүмүүс асуулт асууж байхад итайхан хариулж болох уу? Шүүдэрхэн бүсний бизнест нь амжилт хүсье яа гинэ. За баярлаа. Хараа. Тусч гэнэ. Тусч байгаа мó. Хэдэн өвтэй явж байна? Тийм үү. За би окей. Одоо би дуусгаад яа очие. За шүдний цайруултын талаар ярьсан. За цайруулдаг зуултын талаар ярьсан. За нүрээ бүгдээрээ хамт угаачлаа. Халц угаалаа, туллаа. Тэгээд яг одоо нөгөө арьс арчилгаанд хэрэгэлдэг юмнуудаа бүгднийг хэрэглээд одоо шууд унтахад бол бэлэн болсон байна. Хоёулангийн яриа гинэ. Хоёулангийн яриа бол айгүй утах гад байна. За дараа ямар лайв хийхгүй юм штэ тий. Би нохоогоо харуулсан штэ түрүү. Ус ярмаар байхад гин. За усны бичлэг маргааш инэ. За та нар хүний найз залуугаар яах гээд байгаа юм бэ? Энэ одоо найз залуу бүр арчилгаа өснөөс илүү амар явж шít. Найз залууг нь харъя гэсэн баг 90% байна.
найз залуугаар минь яах гээд байгаа юм те. Яах вэ хүн бас найз залуу малуутай болсон л ийш. Бас сайн л ийш. Тийм үстэй та нар нэг нэгэндээ сайн сайхан байдал хүсэх хэрэгтэй шүү дээ. Баярлаа. Хувийн амьдрал руу нэг үгийг ташаад хинт хэрэгтэй юм. Харин манай их амар ууралж байна. Хувийн амьдрал руу яагаад өнгийгээд идэв хинт хэрэгтэй юм хэрэгтэй л гэдэг. За темпо биш ээ. Темпо л гэсэн хүмүүс байна. Темпо биш ээ. Тэг би ер нь бол хүмүүс тавийнхаа амьдралыг яг юу болсон талаараа ол нэг дийлэхийг хүсдэггүй. Тэг угаасаа хүмүүс нөгөө өөрөө өөрсдийнхөө одоо хүсэл сонирхолд өөрөө өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж юм эсвэл өөрсдийнхөө дураар сэтгэлд тааруулах гэж айгүй бусдыг байлгах гэж хичээд юм шиг надад санагдаад идэв. Тийм болохоор бүгдээрээ зүгээр яг хийж байгаа урт хууртаа ажиллаараа. Ажлаа хийгээл өөрөө өөрсдийнхөө амьдралыг хичээгээл явцгаас нь илүү дээр гэж боддөө шүү. Угаасаа хүний хувийн амьдрал дэлгэх юм байна, ярих юм байна, ярихгүй юм байна. Тийм болохоор хүн болгонд өөрийгөө зөвтгөхгүйд өөрийгөө яах гээд одоо ямар нэгэн байдлаар тий ер нь бол муухай. Тийм болохоор та нар ч гэсэн одоо темпо шүүдэр гэдгээ болох хэрэгтэй. Тэг хүмүүсийн хувийн амьдрал ш дээрэс нь хувийн өөрсдийнх нь зүрх сэтгэлийн асуудал. Тийм болохоор бас тэр зүрх сэтгэлийн орон зай руу хамаагүй бас гүн нэвт шувт ороод те бас хитрхи хутгалдаад тэр зүрх сэтгэлийг нь эмзэглүүлээ сийчээд авах хэрэг байхгүй байх гэж бодож байна. Хаби нэш хаби намайг ингээ орж ирэхээр чаргууцалтаа надаас юусоо салахгүй. Тийм за манайхаа тэгээд найз залуу усаар гал дуусгах шивдээ. За тэгээд өнөөдөр хамтдаа би та бүхэндээ бас хэсэгэн ч гэсэн оройны арьс арчилгааны талаар бас танилцууллаа. Миний танилцуулсан юм бол ердөө юм 3 бүтээгдэхүүн байлаа. Өнөөдөр бол тий би энүүгээр нүүднийхээ будгийг арилгалаа. Энүүгээр ардаас нь би тоникоро шавшлаа, арчлаа. За тэгээд ийм усын эсэнзээр яг усын эсэнзээ түрхээл цохны хотсыг түрхээл одоо би яг унтахад бэлэн болцсон байж байна. Тэгээ арьсаа цэвэрлсэн. Маргааш бас ажилтай зураг авалттай. Маргааш нэрэ фитнес дээр хамтдаа лайв хийж бас тэнд дасгалууд та нарт зааж өгч болно нэрэ. Тэгээд маргаашийн фитнесийн бас бичлэг дээр хэрвээ сонирхож байгаа хүмүүсээ бол бас хамтаагаарай. Өглөө 11 цагт фитнесээ хийнэ. Тэгээ фитнес дээрээ уулзцгаая. Тэгээд дараа нь яг та нарыг хүсэж байгаа тэр өсний бичлэг бол маргааш орно. Тэгээд та нарыг хүсэж байгаа бас тэр бичлэгүүдийг аль болох хэрэгтэй зөвлөгөө үнэхээр яг хэрэг болж байвал тэр бүхнийг хүргэж яхахыг хичээнэ. Ер нь бол хичээдэг. Та нар мэдж байгаа. За тэгээд дараагийн бас сонирхсан асуултуудад хэдүүлээ дараагийнхаа лайв бичлэгээр уулзъя. Одоо би тэнд ажилтаа байгаа болохоор тэр ажил руугаа яарад гяс нэг юм очиод янзлах зохицуулах хэрэгтэй байна. Фитнесийн лайв хадгалах уу? Маргааш хийвэл хадгалнаа за. За ингээ манайхаа хамтдаа байсанд баярлалаа. Тэгээд ер нь бол миний хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүд Hankook Cosmetics дээр байдаг. Та нар маань зорж очиод арьсаа онцлуулад мэргэжлийн үнээс зөвлөгөө аваад өөрсдөө таарсан хэрэглэх бүтээгдэхүүнүүдийг олж авахад ямар ч асуудалгүй. Тэгээд та бүхний хамгийн их сонирхдаг одоо өсний бичлэгийг би маргааш одоо хийж явуулъя. Хийж тавина. Тэгээд үзээрэй. Тэгээ өнөөдөр хамтдаа байсан та нартай маш их баярлалаа. Хэсэг зур будгаа арилгахтаа ч гэсэн та нартайгаа айгүй хөвгчлээ байлаа. Тэгээ хэрэгтэй асуултуудад нь хариулт өгсөн бахаа гэж бодож байна. Дээрээс нь бас жоохон ууралж бухимдах стрессдэх юм гарч жоохон муухай харцсан бол тэр хүмүүсээс уучлалт хүсье. Гэхдээ би уул нэг тэгж харцдаггүй л дээ. За тийм манайхаа сайхан амарцгаагаараа одоо 11 өнгөрсөн байна. Кино шигээ үзээд эртхэн унтаж амарцгаагаарай. За маргааш уулзъя. Баяртай. Зүрх хараад лайва дуусгах гоё шүү. Та нар яагаад уйлаад байгаа юм бэ? Битгий уйл л та. Зүрх хараад лайва дуусгая.
Зүрх. Хамраарай, баярлалаа хамраарай. Баярлалаа. Үргэлж урам зориг өгдөг та нарт баярлалаа шүү. Гоё шүү та нар.